8.11. Энэ удаагийн хөтөлбөрийг мөрдөн шалгах ажиллагаа хүний эрхийг хангаж байна уу сэдвээр бэлтгэлээ. Шүүхээр шударгаар хэрэгшүүлгэх эрхтэй холбоотой гомдол сүүлийн 5 жилийн хугацаанд 1100-д хүрчээ. Хүний эрхийн үндэсний комиссд хандсан эдгээр иргэн нотлох баримтыг дутуу шалгасан учраас дахин шалгуулах, мөрдөн байцаалтын явцад гомдол хүсэлт шийдвэрлээгүй асуудлаас болж миний эрх зөрчигдсөн гэж үзэн комиссд ханджээ. Тэдний төлөөлөл болох Орхон аймгийн иргэн Баярхуу цагдаа прокурор шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад хүний эрх гэх ойлголт байдгүй. Энэ тухай ойлголт байхгүй учраас хүний эрхийг тэд ноцтой зөрчдөг. Шат шатанда өөрсдөө хамгаалахаас биш иргэний эрхийг хангаж хэргийг шударгаар шийдвэрлэх байдалд дэндүү хойрог ханддгийг онцоллоо. Иргэн Баярхуу хэрэгт холбогдсон ч шүүхээр өөрийгөө буруугүй гэдгийг нотлон 2021 оны 9-р сард суллагджээ. 3 жил яваад гараад ирсэн хүн байгаа юм л да. Сая өнгөрсөн оны 9 сарын 20-ны өдөр 20 ангаас суулгаглаа. Яг цагдаагийн шатанд, прокурорын шатанд, шүүхийн шатанд хүний эрхийн зөрчөөд ингээ нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нь очдог. Энд чинь хүний эрх ёстой манайха уучлаарай. Яг үннийг хэлчихэ. Юуч байхгүй. Ингээд би юу хэлэх гээд нөхөр хууль манай улсад байна. Сайн ч муу ч хууль байна. Энэ хууль өөрөө яг хэрэгжихтэй. Яг нөгөөд нэг яриад байгаа нь хуулийн шатны байгуу, хуулийн засаглал гэлэн л энэ дээр байхгүй. Дандаа шатандаа худлаа ярина. Нэг мөрдөгч нэг юм игээд дээшгээ уулна, нөгөөд нь худлаа ярина. Нөгөөд нь дээшгээ уулна, худлаа ярина. За ингээ 2-3 албаагч болоод ирэхэд нөгөөд нь худлаа ирсэн юм зас залруулахгүй ш нөгөөд нэг хамгаалах юм болоо явчихдаг. Ингээд би анхан шатаар 2-3 удаа орлоо, давзаалтахаар орлоо, дээд чүүгээр орлоо, буцаагаад анхан шатаар орлоо. Ингээд нэг яллаад ингээ гараад ирсэн. Тэгэхээр яг энэ хуулийг бид нэр батлаад энэ чинь өчнөө олон судлаачид эрдэмтэд одоо өчнөө цаг заваараа төсөмөг гаргаад ингээд цаг заваа гаргаад эрдэм боловсрол сурсан мэдсэн юм гээд иргэний хамгаалах гэдэг ингээ юм хийгээд байдаг. Гэсэн чинь энийг хэрэгжилж байгаа нөгөө хуулийн байгууллагын ажилчид нь өөрсдөө нэг 0. Цагдаагийн албаагч одоо надтай тааралцсан юм байгаад зүг мэдэхгүй, нийтээр юм би бол мэдэхгүй. Ямар ч надтай тааралцсан 35 үсэг холбож бичиж чадахгүй. 35 үсэг цагаан толгой мэдэхгүй хүн тэн чинь хүний эрх шийдэд байж байгаа байхгүй. Энэ хууль хэрэгжилж байгаа хүмүүстээр энэ аттестач тэг бүр 35 цагаан толгой шалгалт авал яадаг юм бол яг энэ хууль зөрчилдөг хүмүүстд тооцох хариуцлага юу гэдэг юм бэ? Хуулиуд бол байна, хариуцлага бол байна. Энгийн иргэн буруугүй байсан ч буруутан болдог. Харин эрх мэдэлтэй, танил талтай нэгэн хэрэг хийсэн ч цагаатдаг. Хийсэн хэрэг нь хэрэгсэхгүй болдог тогтолцоо байж болохгүйг иргэн Баярхуу учрлалаа. Тухайлбал 2019-с 2021 оны хооронд шүүхээс хэргийг буцаасан тоо мэдээллийг харвал энэ хугацаанд 13,000 гаруй хэрэг шүүхээр оржээ. Үүний 10 орчим хувь нь прокурорт буцаагдсан байна. Давж заалдах шатны шүүхээр 2700 орчим хэрэг орсноос мөн л 10 орчим хувь нь анхан шатны шүүх прокурорт буцжээ. Харин улсын дээд шүүхээр 2019 онд 674, 2020 онд 685 эрүүгийн хэрэг орсон бол үүнээс 50-аас 60 хэрэг шүүх рүү болон прокурор руу буцсан гэх мэдээлэл байна. Дэлхийн улс оронд шүүхийн үе шатнаас эрүүгийн хэргийг буцаадаг жишг байхгүй болсон. Нотол чадахгүй бол цагаатга гэдэг зарчим нутагшиж байна. Шүүхийн шатнаас хэргийг буцаах нь гэм буруугийн зарчмыг ноцтой зөрчдөг. Ингэснээр эрүү шүүлтийн хэлбэр газар авах, цаашлаад хэргийг өөрөөр нь нотлуулах гээд ноцтой зөрчлийг дагуулдаг. Ийм асуудал байгааг хүний эрхийн үндэсний комиссд хандсан иргэдийн тооноос харж болно гэж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагч улсын их хурлын гишүүн Энх хоёр тодтоглоо. Мөн тэрээр эрх мэдэлтэй, мөнгөтэй, хүрээлэлтэй том гаруудыг орооцолцсон бүх хэрэгүүд сүүлийн жилүүдэд шүүхээс буцлаа. Энэ байдлыг иргэд ойлгохгүй байна. Гэм буруутай болоод буцаад байгаа юм уу? Гэм буруугүй болоод буцаад байгаа юм уу? Хууль шүүхийн бие рүүгээ сүүлдээ бүр хууль руу бурууг бугдаг болсон нь нууц зөвшөөрөхийг хэллээ. Шүүхээс буцаасны дараа хэрэгсэхгүй болсон 267 хэргийн дунд улс төрчдийн оролцсон томоохон авилга албан тушаалын хэрэгүүд жин дарж байна. Ийм байдлаар шүүхээс буцаах заалт хууль шүүхийнхэн авилгачдаас авилга авч хэргийн замхруулах, ял завшуулах үүд хаалга болсныг онцоллоо. Хууль санаачлагч улсын их хурлын гишүүн Энх хоёр.
Хараат бус байх энэ зарчим өөрөө шүүхэд өөрт нь үйлчлэх ёстой. Прокуророос ч хараат ус байх ёстой, улсын өмгөөлөгч талаас ч хараат ус байх ёстой. Яллах болон цагаатах тэр цугдарсан нотлох баримтыг энэ тэнцүү үнэлэх ёстой. Гэтэл гэмбуруугийн шатнаас шүүхээс хэргийг буцааж байгаа нь уг этгээд ямарваа нэгэн байдлаар хэрэг хийх нь хийсэн байна. Тэгвэл прокурор мөрдөгч үүнийг нотлоогүй бай. Нотолж чадаагүй бай. Нотлоод ирээ. Дахиж шалгаж ягаад над дээр аваад ирээ. Би заавал ялга хүмүүр байна гэж байгаа нь өөрөө шүүхийг босоо удирдлагатай чиглэл даалгавар өгдөг ийм байгууллага болгож хуургасан байна. Энэ нь өөрөө шүүхийн дотоодох системд хүртэл нөлөөлж байна. Энэ буцаах заалтаар дамжуулж чиглэл өгч байна. Монгол улсын дээд шүүхээс хүртэл хэргийг прокурорт буцаасан байна. Өөрөөр хэлбэл анхан болон давзаалдах шатны шүүхээр гэм буруутаа гэд ял авцсан этгээд улсын дээд шүүхтэр очисон чинь нотлогдохгүй болж хуурч байна. Энэ юу хэлж байна? Гэхдээ хангалттай нотлогдохгүй байгаад хүнийг хэлмэгдүүлж төр өөрөө болох уу гэдэг хүний эрхийн суур зарчмаа бид төр нь өөрөө хүнсэж эхэлж байна. Нөгөө шүүхээс прокурор буцаасан хэрэг одоо ер нь яг юу болсон бэ гэдэг асуулт байна. Дахиж шүүх рүүгээ ирж гин үгүй юу? Буцаад шүүх рүүгээ орж ирсэн нь 2656 хэрэг байна. Шүүхээс буцаад хэрэгсгүй болсон 267 хэрэг. Энэ дотор авилга албан тушаалын хэрэгүүд бас нэлээд байна. Өөрөөр хэлбэл олонний одоо анхааралд байгаа томоохон төрийн улс төрд нөлөө өгөх этгээдүүдийн оролцсон хэрэгүүд шүүхээс буцаагдаад хэрэгсгүй болоод байна. Хуулийн авилга энд байна гэж хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл хуулийн байгууллага, шүүхийн байгууллага өөрөө эргээд авилагчдаас авилга авах нүх сүв нь энэ шүүхээс буцаадаг заалт өөрөө болцоод байна. Энэ заалт байгаа учраас хуулийнхан хоорондоо бөмбөг шидэж байна хэргийг. Нөгөө талаар хуулийн байгууллага тэр дотроо прокурор мөрдөх байгууллагуудын ажлын хариуцлага буюу гарцаагүй нотлогдсон хэргийг л шүүгэж шилжүүлдэг байхдаа ажлын хариуцлагыг сулруулад байна. Шүүхээс хэргийг буцаадаг энэ байдал маань би сая хэлсэнчлэн хангалттай төвшин нотлогдоогүй эсвэл хууль зөрчиж нотлох баримт цуглуулах байдлаар хэргийг шүүх рүү явуулж гинэ гэсэн үг. Тэгэхээр төр ямар ч тохиолдолд хүний эрхийг зөрчиж нотлох баримтыг цуглуулахгүй байх. Нэгдүгээр зарчим. Хоёрдугаар зарчим тийхүү хүний эрхийг зөрчиж хэрвээ нотлох баримтыг цуглуулвал түүнийг шүүх үнэлэхгүй байх. Хоёрдугаар зарчим. Энэ хоёр зарчим бол манай үндсэн хуулийн гол суурь зарчим юм. Шүүхээс хэрэг буцаадаг явдал нь хэрэг удаашруулах замаар завхруулах, хууль шүүхийнхэн авилгажих, иргэний эрх зөрчигдөх, шүүхэд итгэх иргэдийн итгэл унах гээд олон зүйлийн үндэс болж байна. Мөн олон жилийн турш эрүүгийн гэмт хэрэгтэй гэх шошго зүүж залхаан цэрлүүлгээ болох хэрэгтэйг хууль санаачлагч гишүүд хэлсэн юм. Монгол улсын хууль иргэнээ хамгаалсан хууль байх учиртай. Эрүүгийн хэргийг шүүхийн шатнаас буцаах нь нэг талдаа хангалттай төвшөнд тухайн хэргийг нотолж чадаагүй эсвэл хууль зөрчиж нотлох баримт цуглуулах байдлаар хэргийг шүүх рүү явуулж байна. Энээс шалтгаалж хүн хэлмэгдэх, хилс хэрэгтэй гүтгэгдэх аюултай. Иймээс энэ удаагийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шударга ёсны зарчим буюу гэм буруугийн зарчмыг хангахыг зорьсон. Шүүгдэгчийн гэм бурууг шүүхээр нэг л удаа шүүх зарчим шүүхийн шатнаас хэрэг буцаадаг заалтаас болж замхарсан. Гэм буруутай эсэх нь тодорхойгүй байдлаар хэрэг шүүхээс зах хязгааргүй буцаж байгаа нь шүүхийн нэр хүнд унах томоохон шалтгааны нэг болохыг хуульч өмгөөлөгч нар хэлсэн юм. Хууль хэрэгжихгүй. Би өөрөө судлаачийн хувьд бас хэлье. Эрүүгийн процесс үйл бүхэлдээ гуйвж байгаа. Тэгэхээр энэ авилгацсан тогтолцооны эсрэг хүний эрхийг дээдлсэн, хохирогч төвтэй, хүний хүчинд тулгуурлаж биш, техник технологи суурилсан мөрдөн шалгах ажиллагааг нэвтрүүлэхэд яг үндсэндээ энэ хоёр гишүүн хэлдэг шиг хуучин тогтолцоо өөрөө бүхэлдээ эсэргүүцэж байна. Хүн биш тогтолцоо. Энэ их хурлын гишүүдийн санаачилж байгаа энэ хуулийн заалт маань ийм тогтолцоог эвдгэж чиглэгдсэн хамгийн том цохилт. Өмнө хэд удаа орж байсан, унж байсан. Гэхдээ энэ хуулийн төслөөс харахаар нөгөө тогтолцоо ажиллаад эн чинь болохгүй байна. Энэ хэрэгжихгүй байна. Тэгэхээр миний санал энэ тогтоосон хугацаанд амжихгүй бол яах вэ? Энэ тогтоосон хугацаанд санаатай болон санамсаргүй байдлаар хийхгүй бол яах вэ? Энэ процессыг тодорхой болгоод бичиж болдгоо мүү? Ингээд хугацаанд ихгүй бол бүр ийм зүйл ангаар хариуцлага тооцохоор шүүгчид тэр бүртгэлтэй иргэнийх саналын бүр болохгүй л үгээд. Ингэж наривчилж бичихгүй бол буцаал яг л одоо өнөөдрийнх шиг энэ асуудал бол өмнө зөндөө яригдсан. Дандаа хууль руу чихээл хууль нь болохгүй байна. Амьдралаас тасарсан үйл гэж. Энэ амьдралыг чи өөрчлөх гэж уулна юм байл хийж байгаа шүү дээ. Монголын криминологчдын холбооны тэргүүн хууль зүйн ухааны доктор Батзэрэг ярьлаа. Шүүхээс хэрэг буцдагч эргээд шүүх рүү орох хугацаа тодорхойгүй. Энийг хуулийн төслийн хүрээнд
30 хоног байхаар тусгасан байна. Хэрвээ үүнийг хэрэгжүүлэхгүй бол хуулийн байгууллагын албан хаагчдад тооцох хариуцлага тогтоосон хугацаанд санаатай болон санамсаргүй байдлаар шийдвэр гаргахгүй бол хэрхэх вэ гэд олон асуултыг хуулийн салбарынхан дайж байна. Өмгөөлөгч Төвшин Сэнгэл. Хэрэг мөрдөн байцаалтанд буцаах тухай асуудал бол бүх талуудтай холбоотой. Одоо жишээлбэл хэрэг мөрдөн байцаалтанд буцаалаа гэхэд үнэхээр ажиллагаа хийхгүй дахиад ороод ирвэл яах вэ? Тухайн хүнийг нотлох хуримтанд байхгүй байна гэж шүүхээр нэг удаа шийдчихэд цагаатгацсны дараагаар тэр хүн алслан ч юм уу гэмт хэрэг хийсэн тогтоогдвол яах вэ гэдэг асуудал хогшин эрх зүйн байдлыг анхаарч үзэхээс өөр бид нар замгүй. Тэгэхээр энд бол яг энэ эрүүгийн хэрэг канон шийдвэрлэх тухай хуульд оруулах заалтаа наривчилчих юм бол субъектив санаа зорилгыг тогтооход дараа нь тэр асуудал дээр мөрдөн байцаагч, мөрдөгч, прокурор алдаа гаргасан эсхийг тогтоох боломжтой гэж үзэж байна. Заавал мөрдөн байцаалтанд буцаахгүйгээр хугацаа өгч болно шүү дээ. 30 хоног, 60 хоног гэдэг. Давж заалтах шатны шүүхээс үнэхээр буцаах тохиолдолд хүний эрх яаж зөрчигдөх гээд байна гэдгийг харж байгаа учраас шүүх тэр шийдвэр гаргахтаа мэдээж маш их анхааралтай хандж байгаа. Ганцхан буцаад орж ирэх хугацаанд тодорхойгүй байгаа учраас өнөөдөр ийм хийдэл үүсээд байна гэж харж байна. 2019-оос 2022 оны байдлаар шүүхээс 4446 хэрэг 4719 удаа мөрдөн байцаалтад буцсан байна. Хэрэг буцахад чухам ямар шалтгаан нөлөөлсөн талаар улсын ерөнхий прокурорын туслах прокурор шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Булган Цэцгээс тодрууллаа. Прокурор мөрдөгчийн бас үйл ажиллагаатай холбоотой прокурорт хэрэг буцах тохиолдлууд байдаг. За тухайлбал эрүүгийн хэрэг хэн шийдвэр тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг заасан нотлбол зохих асуудлуудыг хангалттай нотлоогүй хуулийг зөрчсөн. Шүүхэд шилжүүлсэн хэрэг прокурорын хяналтын үйл ажиллагаатай холбоотой асуудал, мөрдөгчийн үйл ажиллагаатай холбоотой хууль хэрэглээний зөрүүтэй байдал зэрэг нөхцөл байдлууд шалтгаалж шүүхээс прокурорт хэрэг буцаж исэн байна. За 2020 оны байдлаар авч үзэхэд шүүхээс буцсан нийт хэрэг өмнөх онтой харьцуулахад бол 19.3% буурсан байдаг. 20 онд шүүхээс буцаж байгаа шалтгаан нөхцөлийг улсын ерөнхий прокурорын газраас дүгнж за мөрдөн шалгаалгын явцад нотлбол зохих байдлыг бүрэн шалгааг өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал үйлдэлийн шинж сэтэл санаа зорилго гэмт хэрэг үйлдэхэд нөлөөсөн шалтгаан гэм буруугийн хэлбэр учруулсан хохир хор уршигын хэр хэмжээ шүүгдэгчийг яллах цагаатах ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй хөтөлбөргүй тогтоогоогүй нотлох хуримдууд харилцан зөрүүтэй байгаад хэрхэн үгүйсгэсэн эцаасан талаар дүгнэлт хийгээгүй за эрүүгийн хэрэг хэн шийдвэр тухай хуулийг зөрчсөн зэрэг нөхцөл байдлуудын шүүхээс прокурорт хэрэг буцах шалтгаан нөхцөл болсон юм байна гэж дүгнсэн. Эрүүгийн процессын хууль бүхэлдээ авилгад идэгдсэн нь нууц үшээ. Үүний эсрэг хүний эрхийг дээдлсэн хохирогч төвтэй хүний хүчин дус, техник технологид суурилсан мөрдөн шалгах ажиллагааг бий болгоход энэ удаагийн хуулийн төсөл томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж хууль санаачлагчид харж байна. Нотлох баримтыг хангалттай хэмжээнд цуглуулсан уу? Энэ нь хуулийн хүрээнд байсан уу? Хэргийн оролцогчийн эрхийг хууль ёсны дагуу хангасан уу гэдэг зарчимд хуулийн амин сүнс орших нэ. Үүнийг амлуулах хэсэг нь хуулийн салбарынхнаас ихээхэн хамаарах нь. 8-11 томчийн хөтөлбөрөөр мөрдөн шалгах ажиллагаа хүний эрхийг хангаж байна уу сэдвээр хүргэлээ. Бэлтгэсэн зол заяа, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Сайн Тод Сүлман.